чийж дэлбэлж байна да. Карны асаад амсаад үзтээ. Шүнжэнгөө хоол хийгээд юу болоод байна? Дуугүй хурчраад амсаад үзээ. Аль хараач. Зүгээр үү? Тэгэлгүй яах вэ? Тэгэлгүй яах вэ? Яг ингэж хийнэ. Хотын хамгийн том хоол шүүмжлэх хийх гээд байна. Гин тухаарсан юм шиг уран бүтээч болчих уу? Чөлөө цагаараад наатахаа хий. Энэ бол миний ресторан. Гал тогоо миний мэдлэх гэж тохиролцоо биз дээ. Тохиролцоо чинь өөрчлөгдсөн. Үлдвэл үлд, эсвэл яв. Сүр түлээд байгаа юм уу? Үгүй дээ, чамааг үндсэн цэсэрээ хийхгүй бол хэлэх ёстой зүйлээ хэлж байна. Ирж байна. Тэрний таргалалтыг ганцхан зүйлээр л тайлбарлаж болно. Тэр буцаасан бүх хоолыг иддэг. Бичиж байгаа зүйлс нь тийм сайхан байна уу? Надад ч бас таалагдахгүй байна. Хинт хамаатай юм бэ? Надад би анханасаа л хүссэн хоолнуудаа хийж болох байсан. Өөрсдийнхөө хийдэг тоогооч зөндөө байна. Шинэ мэдрэмж, шинэ амтан дуртай хүмүүс тэдний хоолыг туршиж үзээд дуртай болоод л байна. Юу игээд байгаа юм бэ? Юу өчөж байгаа? Аглахаа битгэлдээ сайхан санаа бич байна. Зүгээр сонстоо. Та хэд зөвшөөртөл явуулахгүй. Өнөө орой хүрээ дээр чамд зориулсан шив шинхэн бүтэн цэс байна. Өөдгүй новш. Үгүй. Болохгүй. Уцаа өгөөхөө. Явуулчлаа штэ. Уцааж болохгүй дээ. Та урд шөнө ямар нэгэн юм бичсэн үү? Тоглож байгаа байлгүй дээ. Хэдэн хүн энийг уншиж байгаа бол Чи жод болж байна да. Чи хэзээ чи нэгний дараа ажиллаад сэтгэл хангалуун байхгүй. Явуулын машин чинь сайхан санаа. Надад 88 оны цав цагаан хоолны зэрүүлэлтээ шивээ байна. Мөрөөдлөө зурх цагаан цаас хийсэн үг. Найзгаа дэмжнэ. баярлалаа. Харж өгч таларх. Яа нэ? Энэ эд чинь хүрнэ. Тони кар таконы машинтай болсон гинэ. Үнэн үү? Чамайг сонсоод шууд миний ажиллах газар мөн гэж бодоод өгөөд. Аавынх нь хийж байгаа зүйл хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөх юм. Учир нь аав нь мэрэгжилтэй хайртай. Тийм болохоор чамтай хаваац. Тогооч. Та юу хийгээд байна? Ах нь эрдэнэ шишинуудаараа доотгоо хууралж байна. Бүх ч юм байна шүү. Хаваа сэрээрээ. Мартин ах эргэтэн дээр эрдэнэ шишин нунтаг асгаад Чи байна. явах уу? Яг л хүүхдийн нунтаг гэсэн үг. Гоё байгаа үз. Тийм байна. Gente de eso.